Өөрийгөө хөгжүүлж хийж буй ажилдаа хувь нэмрээ оруулахыг эрхэмлдэг нэгэн. Наран тунгалгийн Бямб Эрдэнэ нь чөлөөт цагаараа зураг зурах, ном унших, дуу сонсох, уулан далхах, хаяада хэн нэгэнтэй яриа өрнүүлэх хоббитой. Заримдаа зүгээр л орших дуртай нэгэн. Тэрээр баг байхдаа л жүжигчин эсвэл сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Балчир насныхаа мөрөөдлөө биелүүлэх алхам хийж Монгол Улсын засгийн газрын Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд боловсрол шинжлэх ухааны яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран бүтээсэн Хөндий өвсний дун уран сайхны киноны гол дүрийг бүтээв. Түүнчлэн ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн киноны хэсэгт Догсмын дурлалт бүсгүй Жинжи Бадмын дүрийг бүтээсэн юм а. Ерөнхий боловсролын сургуулаа 2016 онд Хан уул дүүргийн лабораторийн 115 дугаар сургуулийг дүүргэсэн бол 2020 онд Соёл урлагийн сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийг сэтгүүлч мэргэжлэр онцлог дипломтой төгсжээ. Бямб Эрдэнэ нь 2019 оноос Монголын үндэсний олон нийтийн телевизийн соёл урлагийн нэвтрүүлгийн редакцаас ажлын гараагаа эхлүүлж улмаар 3 жилийн хугацаанд сэтгүүлч хөтлөгчөөр ажилласан. Тэрээр соёл урлагийн чиглэлээр нэвтрүүлэг хийж хөтлөн олон нийтэд сурчдын таниулан ажиллажээ. Тухайлбал Гигийн үдэш нэвтрүүлгийн туслах редактор, урлаг төл сэтгүүл гээд 30 гаруй нэвтрүүлгийн редактораар баг хамт олонтойгоо хамтран ажилласан туршлагатай. Түүнчлэн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт маркетингийн мэргэжилтний ханд ажиллах хугацаанд эмнэлгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах үйлсэд чиглэн ажиллажээ. Тухайлбал эмнэлгийн танилцуулга бичлэг, эмч сувлагчийн мэргэжлийн онцлогийг харуулсан үйл ажиллагаа, удирдлагын постэр, зураг зэргийг бэлтгэх, дотоод үйл ажиллагааг зохион байгуулах олон улсын хэмжээний хурал арга хэмжээг амжилттай хөтлөн явуулах зэргийг хийж хэрэгжүүлжээ.